Од өндөр сувагт автоморил би бол хөтлөгч Инхбат. Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн хүргэнэ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы Од өндөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг итгэл даах герман чанар хэт их болон уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд ивент итгэж байна. За өдрийн цэнгэлээ. Өдрийн мэнд. За өнөөдөр бүгдээ хамтдаа за яг дэлхийн түүхэнд ингээ хүн чанартай, хүнлэг үйлстэй айгүй олон хүн байдаг ч гэсэн одоо маш хэцүү нөхцөл байдалд маш гонигтай, баатарлаг үйлсийг хийсэн юм хоёр эрхмийн тухай өгүүлэх юм аа. За тэгээд бусдыг аврахын төлөө амьдралаа зориулсан, өөрсдийгөө золисон энэ агуу зориг төвчээрийн ачаар бүр хэдэн мянган хүн маш аимшигтай хувь тавилангаасаа бас одоо мултарч чадсан байдаг. За бүгдээрээ Этиоп гэж бодохоор манай Атлас дээр Этиопийн тухай ярьсан байгаа. Маш хэцүү хүнд нөхцөл байдалтай 110 сая гаруй хүн амтай маш ядуу, одоогоороо ядуу ийм улсад ер нь бол дундаж төрөлт нь маш эрт байд юм байна. 9 настай хүүхэд төрнө. 15 настай 5 эмэгтэй хүүхэд тутмын нэг нь 15-аас доош наснда төрдөг. 18 настай эмэгтэй хүүхэд одоо 5 эмэгтэй хүүхэд тутмын 2 нь одоо тэг хүнтэй гэрэлдэг суудаг. Ерөөсөө л биений имэрэл тэгэл энэ бол ингээ хүнтэй суух болсон гэдэг. Тэг ядуу буруу байгаа учраас тэр хүүхдүүдийг эрт зарах, боолжлох одоо тэгэл бараа тавар шиг үзэх нөхцөл байдал энд маш их байсан. Тэр эрт төрөлтөөс үүдээд за эмнэлэг гээд ах юм байхгүй байна. Тийм учраас энд эрсдэл за тэгээд тэр кесар хагалгаа гэж бүр юуч байхгүй учраас тэр жижигхэн одоо таазны ясна жижиг байгаа тэр бага насны охтуудад бага насны хэм одоо тэг дөнгөж одоо бэлгийн божилтод эхэлж байгаа тэр охтуудад эрсдэл маш их гардаг гэсэн. За тэгэд энэ аимшиг тэмэн дундуур одоо эхнэр нөхөр хоёр одоо эцсийн хүртэл тэмцсэн байгаа. Тэр баатарлаг үлсийн тухай өнөөдөр ярих юм. За энэ хүмүүс бол зөвхөн цаг хугацаа нөөц бололцоогоо зарцуулаад байсан төдийгүй хувийн аюулгүй байдлаа умартаад бусдын төлөө амиа эрсдэлд оруулж явсан. За дэлхийн ертөнцийг илүү сайн сайхан болгож өөрчлөхийн тулд одоо ч гэсэн энэ үйл ажиллагаанд явагдсаар байна. За манай үеийн баатрууд өнөөдрийн нэвтрүүлгээр Адис Абебагийн гигантэн гэж бүр нэрлэгдэх болсон энэ Кэтрин Хемлин гэж энэ хүний амьдрал болоод энэ агуу үйлсийн талаар дурдах юм аа. За Кэтрин Николсон 1924 оны 1-р сарын 24-нд энэ ч өөрөө Этиопийн ч хүн биш Австралийн Сидней хотнод төрсэн юм хүн. За аав ээж хоёр нь бол 6 хүүхэдтэй байсан. За Сидней хотын захын дүүрэгт амьдардаг байлаа. За тэг хотоос нилээд зайтай байдаг тэр охтын дунд сургуульд дүүргэсний дараа Кэтрин бол одоо Сидней их сургуульд анагаахын чиглэлээр сурч төгсөөд одоо манайхаар бол одоо орон нутагт очиж те хоёрч орон нутагт дамжиж одоо дадлах хийснийхээ дараа Сидней хотын томоохон төр хэмлэгт ингээд туслах эмчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн байна. За эмнэлэгт ажиллаж байхдаа их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж исэн Шинэ Зеландийн эмч Режиналд Хемлин гэж хүнтэй танилцсан. За энэ хүн бол өөрөөс нь 18 насаар ах. За эмэгтэйчүүдийн их барих ийм эмч байсан. За ингээ хайр дурлал үүсэж байгаа. Хайр дурлалт бол нас хязгаар байхгүй тий. Тэгээ энэ хоёр маань гэр бүл болоод эндээс хойш ингээ сайхан амьдарцгаасан. За 1950 онд гэрлээд Кэтрин нөхрийнхөө энэ Хемлин гэж овгийг авч байгаа. 3 жилийн дараа Ричард гэдэг хөөрхөн хүүтэй болсон. За энэ хоёр маань яаж явж байгаад одоо Африк руу очиж тэнд одоо насыг бүр эцэлтлээ амьдэрсэн бэ гэд бодохоор яг ажил амьдрал нь жигдрээд байсан үедээ буюу 1958 онд эмч нарын нэг байнга уншдаг сэтгүүл байт юм байна л да. Ланцет гэд. Тэр сэтгүүл дээрээс нэг зар харсан баг. Тэгээ тэн дээр юу гэсэн байсан гэхээр Этиопийн нийслэл Адис Абебад их барих эмэгтэйчүүдийн эмч хайж байна гэсэн ийм зар байсан. Энэ эмнэлэг нь энэ Этиопийн эмнэлэг нь болохоор одоо эзэн хааных нь одоо охин нь Цехай гэд одоо гүнжин одоо төрхийн хүндрэлээр юм уу нас барснаас болоод охиныхоо нэрмжит тийм эмнэлгийг нээчихсэн байсан. Тэндээ их барих эмчийг хайж байна гэсэн зар байсан. За ингээд жилийн дараа буюу одоо мэрэгжилтэд хөтлөгдсөн энэ хоёр эмч маань 6 настай хүүгээ аваад Этиопийг зорьсон. За Этиопийн засгийн газартай тус улсад бол одоо эмэгтэйчүүдийн эмчээр 3 жил ажиллана гэж анх бол гэрээ байгуулсан байна. За Адис Абеба хотод их барихын сургалт зохион байгуулах бас юм хажуугаар нь үүрэгтэй. Энд одоо мэрэгжилтэн байхгүй эмнэлэг гэдэг юм. Үнэхээр ховор маш ядуу юм байсан. За төр гэрээний ачаар Хемлиний гэр бүл одоо нэг ясандаа энэ хүмүүсийн харж байгаагаар бол атал явдлаар дүүрэнтэй амьдралынхаа туршид баг аз жаргалтай гэж болох энэ замнал руугаа анх бол ингэж 3 жилийн гэрээгээр л орсон юм байлээ. Тэгээ өөрөө энэ Кэтрин Хемлин гэж хүн дурсахтай болохоор
Бурхан рээж бид хоёрыг энэ Этиоп руу авчирсан гэж боддгоо. За бид хөгжиж байгаа орнуудад бусдад хэрэгтэй ажил олохыг хүссэн учраас тэр Ланцет сэтгүүл нийтлэгдсэн Адис Абеба хотод ажиллах эмэгтэйчүүдийн эмч ирж байгаа заранд хариу өгсөн гэж ингэж сүлд орсон байдаг. За одоо өнөөдрийн яригдах гэдэг хамгийн хэцүү тэр төрхийн одоо энийг бүр фестивал гэдгээс нь өөрөөр юу гэж хэлэхийг бас мэдэхгүй. Энэ бол одоо ангаахын номондоо нэг юм домог мэтээр одоо үлдсэн л юм байгаа да. За төрхийн эмгэг гэж бодлох юм. За Кэтрин Рэж 2 Адис Абебад ирмэгцээ. Тэр одоо гүнж цехаан нэрмжит эмнэлэгт нь шууд ажилд орсон. За тэгээд нэг өдөр ингээд эмнэлэгтээ ажиллаад үйл ажиллагаа явагдаад их барих хэмжээл байгаа шүү дээ. Ингээд байжсэн чинь бүр нэг юм навсархаа хувцастай. Хөгшин залуу нь мэддэхгүй нэг хүн ингээд бүр бусдаас зайтай хол суугаад исэн гэж байгаа. Тэгээ энэ одоо яагаад ингэ зайтай суугаад адилхан имлэгт юм үзүүлэх гээд ирж байгаа юм болоо ингээд ардаасаа одоо чагсаад дугаараа аваад ортгон байхтаа гэд гайхаад одоо Кэтри очоод содон санагдаад очоод харсан байгаа. Тэгээ дөхөөл очсон чи ерөөс үнэр танаар авах юм байхгүй. Бүр ингээд ойртохын аргагүй айхтар үнэр танартай ингээд нөгөө нөмөрсөн давааныхын доотлон тэр чигээрээ норчсон. Одоо нэгсэндээ шээцсэн тэр л үгүй. Тэгээ ийм байдалтай. За уг нь бол тэр том даван дунд залуухан маш үзэсгэлэнтэй эмэгтэй байсан гэж байгаа байхгүй. Тэг юу юм бэ? Энэ юу юм бэ гэж ерөөс огт мэдэхгүй нэршилтэй. Энэ хүн яагаад ингэ байж байгаа ингээ босод эмчнараас асуусан чинь энэ бол юм фестивал гэж юм эмгэг байдаг. Одоо энэ хүчин чамааг бол одоо цаашдаа зүрхий чих шархлуулах бах та гэж эмчнэр нь өөрсдөө хэлсэн байгаа юм. За тэгээд яалтчгүй энтэй ингээд нүүр тулж байгаа. За энийг хэдэ яаж бас эвтэйхэн тайлбарлах учраа олохгүй энэ хэлж болохгүй ч мэдэхгүй. Гэхдээ одоо нэгэн тийм хүний намтар донд энэ яригдахаас өөр аргагүй. Энэ болохоор ийм юм бэлээ. Эмэгтэй хүний үтрээ, давсаг, за эсвэл одоо ингэ шулуун гэж хооронд эд нь урагдаад за эдгэрэхгүй нэг тийм нүхэн шарх үсчихэж байгаа. Тэгээд тэр шархаар дамжаад эмэгтэй хүний одоо бэлэг хэрэгтнэр нь шууд ингээд өтгөн шингэн бүгд гарна. Тэрнтэй барих боломжгүй. Тэгээд хүн одоо хэдэн удаа өдөрт бийцэх уу? Хэдэн удаа хүндрэх үү те? Бүгд гарна. За энийг одоо бодоод үзэхээр кесар хагалгаа байхгүй. Тэр үед одоо бодоод үз 15 настай. За бүр одоо жишээ дурдагдахад 9 настай. Ийм одоо эмэгтэй хүүхэд жирэмсэлцэн, тээцэн, тааз, аарцаг яс маш одоо хавчиг байгаа. За ингээд төрөхөд бэлэн биш байгаа. За ингээд төрж байгаа. Төрөн гутал энэ бол маш удаан цагийн өвдөлт болдог байсан гэж аахгүй 6, 7, 8, 9, 10, 20 хэдэн цагийн өвдөлт. Тэгээ тэр өвдөлтөн дунд одоо хүний биеийн аль нэг хэсгийг ингээд одоо төсөөлөхний дараа дахаар мэдээ алддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ураг нь өөрөө ихийгээ гэмтэж байгаа үйл явц юм бэл. За эд үхчихэж эхэлдэг. За тэгээд одоо тэр хэсэгт одоо нөх гарах, төрүүлэх одоо ураг бол угаасаа дотроо эндчиж байгаа. За тэрийг гаргаж авах явцад энэ гарсан эндэгдэл бол энд маш их байсан. За одоо ч гэсэн энэ Этиопийн Бацаагийн бэлдсэн дугаарыг үзэхэд одоо ч гэсэн Этиопод эмэгтэй хүүхдүүдийн 80% нь гадна бэлэг эрхтний хайчлуулаад оюулдаг. Одоо ийм уламжлал нь явсаар л байгаа. 80%. Тэгэхээр маш их таагааз бүр үнэхээр тийм одоо ямар харанхуй бүтүүлэг юм бэ гэмээр. Тэгээ энэ ямар учир шалтгаантай болоо гэхээр ариун байх хэвээр, эрд очтлоо одоо цэвэр ариунаараа байх хэвээр гэдэг утгаар тэндээс одоо зөвхөн одоо хөнгөн бийцэж болох хэмжээнд нөхөлтэйгээд ойдог. За тэрийг одоо анх нөхөр нь учрахтаа задалдаг. Заримдаа задлахгүй ч тохиолдол байдаг гэдэг юм уу те. Энийг тэгтээ эмчийн үйл ажиллагаар хийхгүй. Омгийн ахлагчтай нэг эмэгтэйч байт юм уу шууд гараар гар. Тэгэхээр тэндээс бохирдох, тэндээс өвчин зовлон, хүндрэл үүсэх. За дамаа ялангуяа ямар ч таашаал байхгүй болсны улмаас хүсэл гэж байхгүй болоод одоо тэгээд эмэгтэй хүн бол насан туршдаа тийм. Тэрийг бол өвдөл зөөр гэдэг байдлаар хүлээж авах ч юм уу. Ийм юм одоо болтол байгаа гэж байгаа байхгүй юу. За ийм л харанхуй бүдүүлэг улс орны тухай яриад байгаа юм шүү. За мэдээж дэвшингүй инновацлог юм зөндөө байдаг ч гэсэн хот тосгод ихтэй учраас иймэрхүү уламжлал бол маш их байдаг. За энэ одоо өнөөдөр яригадаад байгаа энэ төрхийн хүндрэл болохоро энэ эмгэг болохоро насан туршигээ авахд жирэмсэлсэн хүндрэлтэй төрөлтийн үед үүсэж байгаа. За хэдэн өдрийн турш эмнэлгийн тусламж юусоо байхгүй хүнд хэцүү төрөлт үргэлжлээд хүүхдийн толгой ихийн хаарцган дээр дараад за эмзэг эдийн цусан хангамж тасалдснаас болоод мэдээ алдаад үхчихэлт явагдаад ингээ үүсэж байгаа эмгэг байгаа.
За ийм хүндрэлтэй төрөлтийн үед хөвчлэн хүүхэд нь амьгүй төрнө. За өтрээгээр нь шээс болон зарим тохиолдолд өтгөн гадагшлна. Бүр байнга хяналтгүй гадагшилж байгаа ялгадас мэдээж одоо ингээ хөлийн дагаж урснаас болоод энэ хөлний арьсан шээсний хүчилд түлэгдэх энэ бол бүр наацах. Тэгээд халуун газар тий маш халуун газар учраас энд гарч байгаа үнэрийг бол одоо бид төсөөлж болж энэ аим шигтэй байгаа. За тэгээд ном зохиол дээр кинон дээр хүртэл гардаг штэ шоронгийн нөхцөл байдалд маш хэцүү хүнд нөхцөл байдалд эмэгтэй хүн жижигхэн толны илтерхийг хүртэл олж аваад ингээ өөрийгөө харах гэдэг те эмэгтэй хүнд өөрийгөө харах сайхан байх нэг тийм хэрэгцээ байглаасаа байдаг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд амьдараа одоо ингээд амьтан шавсан ийм болж байгаа байхгүй. Энэ сэтгэл санааны байдлыг бүр ярих юм биш. За энийг зогсоогоод ядаж ялгадас тэ өтгөн гаргахгүйг одоо хичээгээд айл болох энэ эмэгтэйчүүд бага иддэг. Ийм хүндрэлтэй болсон бол 12 наснаас хойш гэсэн үг шүү дээ. Ус уухгүй. Шээхгүй тулд ус уухгүй. Харангатаж өгсөн тохиолдол бүр маш их байдаг. За шингэний дутагдалд орж байгаа. Хэдэн 7 хоног, хэдэн сар, заримдаа бүр хэдэн жилийн турш ингэж бие хурааж хөвтөөд өвдөг ташааны үеийн одоо хүнд хэлбэрийн өөрчлөлт бас эндээс болоод үүсдэг гэсэн. Тэгээ маш муухай үнэртэй учраас энэ эмэгтэйчүүд уг нь бол үр удмын төрүүлэх гэжсэн байгаа. Ихэн ч ойртдог. За үнэхээр маш хайртай хайр дурлалаараа суусан нөхөр байж таарах юм бол эмнэлэгт аваачна. Тэ эмнэлэгт аваачихын тулд одоо бас мөнгө хураана. Тэгэхээр Этиоп бол одоо кофе анх үүссэн газар шүү дээ. Ямаа голдоо тэ ингээм мал аж ахуйтай. Ямааны хаараас л хэдэн километр хамаагүй гүйжидэг л ийм хүмүүс юм байна. Тэгэхээр одоо бүр гэр бүлийнхаа амжиргааг залгуулж байгаа тэр ямааг зарж л тэр ихнэрээ эмнэлэгт аваачихгүй бол өөр нөхцөл байдал эдийн засгийн боломж байхгүй. Тэгэхээр одоо хідэн ямаага зарах болоо гэдэг ойлголт үүсэж байгаа. За тэгээ ерөнхийдөө л энэ цагаас хойш эмэгтэй хүнд яаж харьцдаг байсан гэхээр үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс бол тусдаа нэлийн хоол газар овоохоо барьж байгаа. Тэндээ амьдр. Үнэрлж чадахгүй те. Одоо ингээд өөрөө тэндээ очрол гэдэг байдлаар. За бүр үнэхээр сайн санаатай бол хаяа нэг хэрэгж очно. Өсч үхэйг байгаа те. Өмхөрчөг байгаа гэж ингэж очдог. Ийм амар харгас. Уг нь Этиопч нь бүр хамгийн анх христийн шашныг одоо төрийн шашин болгосон. Исламын шашныг бас хамгийн анх нэвтрүүлсэн ийм улс орн байлээ л дээ. Маш их шашинлаг. Тэгээ энийг бол энэ эмэгтэйчүүдийг бурханд хараагдсан хүмүүс гэж үзээд ерөнхийдөө гадуурхдаг. Ийм байжээ. За Этиопийн алслагдсан энэ мужуудад эр нөхөр гэр бүлийнхээ овг аймаг нь гадуурхагдаад олон жилийн турш нуугдж байсан. Тэднээс гадуурхагдаад маш олон жил нуугдж амьдэрсэн ч гэжтэй нэг амьсгалтай байсан ийм эмэгтэйчүүдийн зүрх шимшрэм түүхүүд бол бүр хязгааргүй олон байгаа. За ийм байдалд орсон залуу бүсгүүчүүд сэтгэлийн гүн дарамтанд ороод бас амиа орлох нь энэ үхэнд байдаг гэсэн. За хоёлаа ивент итгэгчийн дараа үргэлжлэх. За. Этиоп нь одоогийн судалгаагаар хүн анх үүссэн газар л та. Тийм билүү те. Тэгээд анх үүссэн гэд хамгийн хөгжилтэй гэсэн үг биш л болж таарж байна. Шашны дээр нөлөөч гэдэг юм уу те. Одоо тэр хуучны хоцрогдсон уламжлал гэдэг юм уу. За дээрэс нь мухар сүсгч гэдэг юм уу. Эдгээр зүйлс та буруугаар хэрэгвэл юунд өргөж болохыг саяны жишээгээр бэлгэнэ харж байна гэж бодож байна. Яг нь. Ялангуяа тэр шашныхан бол үнэхээр хэцүү. Шашинчийн үгэнд хүнийг зөв байлгаад хүнийг сайхан амьдруулах учиртай тийм одоо зүйл шүү дээ зохиогдсон. Гэтэл тэрийг буруугаар ашигладаг 10,000 хэдэн сая тохиолдол байгаа л дээ. Хүний яснаас гадуур тий. За хоёлаа жоохон гэрэл дэгийг тийм яриа. За уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За хүүхдийн сэвлэгний хувцас, эрэгтэй эмэгтэй хүүхдийн дээл, хантааз, за хүүхдийн хүмд, цамц, хантаазны хослол зэргийг үйлдвэрлэдэг ийм газар байгаа юм. Би яг үнийг хэлэхэд нодлон л Монгол дээл өмсөж үзлээ. Өвдөө наслахтаа. Тэгсэн чинь надад юу зөгтг юм маш гой зөгтөг. За баярлалаа. Тэгээ би юусэн мэдхгүй юм өмсөж үзэг юм чи яаж мэдгэв. Би чинь яг нэг ганц хоёр цамц өмсөж үзчихсэн. Тэгсэн чинь дээлэд чинь шал өөр юм байна. Яг тэр цамцыг бодох юм бол ч хамаагүй сүрлэг. Би хаг шууд цэгцлээл гоё харагддаг юм байна. Тэгээд би багасаа өмсөж үзээгүй юм чинь мэдхгүй байгаа шүү дээ. Тэгээд бодсон чинь ер нь Монгол хүүхдүүдийг за монголч гэлтгүү те энэ гадныханд ч гэсэн дээл хувцас сурталчлаад багаас нь ер нь дээл хувцсыг өмсүүлж ингэ сурах хэрэгтэй юм бэл. Манай аав ч тийм жоохон хотын л хүмүүсэлтэй өөрсдөө ч барыг дээл хувцсанд нэг тийм сайн биш. Манай ээж л хаяа дээл өмсдөг болохоос биш. Тэгээд би энд аав ээжигээ буруутгах байгаа юм биш л те. Угаасаа орчин тийм юм чи яхад те. Тийм шүү дээ.
Тэгэхээр одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид нэр яг гоё ингээд Монгол одоо он доошлол гэж яриад байгаа. Тэгээ энэ өв соёл уламжлалаа гадагшаа түүхийг хүсэх юм бол хүүхдээ ер нь багаас нь ингээд гоё Монгол дийл хувцас өмсүүлээд сурах хэрэгтэй юм бэл. Тэгээд нэг өөрт нь ямар дийл зөгтгийг, ямар хантаа зөгтгийг гэдгийг багаасаа мэдчих юм бол хүүхд чинь том болоод өшөө илүү тэр мэдлэгэн дэлгэрээд гэдэг юм уу те. Дийл хувцас сурталчлахад гэх юм уу. Одоо өөрөө тэр үгээр гоёход гэх юм уу. Их төхөмтэй гоё байх юм байлээ л. Яг үнэ. Энэ өв соёлын юм бэлээ. Материал нь одоо би дийл өмсөх маш дургүй байсан байхгүй. Яг гэвэл ийм хатуу зах ингээл ороод ирнэ юм өөрт юм төвхтөө санагддаг гэсэн чинь материаланд байсан мэл. Тэр чинь бүр маш эвтэйхэнтэй орчин үеийг ослуулад өмсчих боломжтой доогоор нь кет өмсөө явж болохоор тийм материалууд яг торгон биш материалууд зөндөө. Гэсэн чинь өв соёлын хүүхдийнх нь ингээд төрсэн жилийн ингээд хатгамалдаад нэрийг хатгамалдаад тэгээд яг одоо ийм зөөлөн сундаг материал янз бүрийн сонголттой материалаар хослол хийгээд өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг хаврын цагт бол хүүхдийн сэвлэг үргээдэг цаг байхгүй юу? Тийм. Намар хүүг үргээдэг. Тэгэхээр за энэ өдөр сэвлэг үргэж байгаагаар нь л жишээ авчаа. Сэвлэг үргээхэд бол тэр хүүхэд тэр өдөртөө ямар ааш зантай байна, тийм хүн болно энэ гэж ярина. Өө ингээл өмсцөг хүүхдүүд ч зориулж шагаал бөөн ааш те. Тэгэхэд тэр зөөлөн материалтай дийл хантаа цослол өмсцөг хүүхдүүд бол өдөр чинь яг сэвлэг үргэж явах дундуур нь гардаг, яг гардаг яриа байхгүй. Та тайлнаад дийлээ. Тэгсэн чинь ийм гоё материалаар эднийх хийд юм билэ. Тий. Яг ингээд бас орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв гэж байгаа шүү дээ. Одоо ер нь хөгжих ёстой л та. Бид зүгээр айрсан мөрж байгаа л тэр чин дээл болоод үдийг хүртэл ингээд хөгжөөд ирсэн байгаа шүү дээ. Тэгэн чи цаашаа бас хөгжөөд цаашаа явах хэрэгтэй байхгүй. Би нэг удаа тэгж хэлээд хүнд бас адлуулад гоё юм одоо нарийнхан ханцуу манцуутай гоё юм богинохон тийм дээл хэлэж өмсөе гэж чи Монголоо алдсан гэж хэлсэн байхгүй. Монголоо алдмааргүй бол хоньны даарсан мөрөд яваарай гэж хэлбэр. Хөгжих хэрэгтэй тий. Хөгжих хэрэгтэй. За өв соёлынхан маань цам гаруйн өндөр дэнжийн 24 дугаар байранд байрлаж байгаа юм байна. 8865 6040 дугаар явцаар тэдэнтэй холбогдож болох нэ. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ маш хар муухай сэдв яриад байгаа юм шиг боловч бид баатарлаг түүх ярьж байгаа юм шүү. Сонсорой. За тэгээд гэхдээ одоо ийм бүх хүмүүс адлаад байгаа ийм хэцүү нөхцөл байдалд ингээ өдөр бүр хамт байгаад байгаа тэр эмэгтэйчүүдийн хувьд хамгийн харамсалтай нь энэ өвчийг эдгэж болдог гэдгийг мэдэхгүй байсан таахгүй. Хинч мэдэхгүйсэн. Юу гэдгийг мэдэхгүй харагдсан л гэдсэн. За ингээд Кэтрин Рэйч хоёр одоо өмнө нь хизээч энэ фестивал гэж энэ эмгэгтэй тулгарч байсангүй ангаагт сурж байхад энэ эмгэгийн талаар байсангүй. Тэгээд энэ өвчин хөгжингөө орнуудаа бол одоо их барихын үйлчилгээ сайжирсан энэ газруудад бол одоо тохиолдгоо болсон. За тохиолдлоо гэхэд тэрийг нэг хагалгаагаар шууд шийдэж болдог болчихсон байна. Ихэнх орнуудад энэ өвчин их барихын номонд л үлдсэн жишээтүүдээ тий нэг юм байсан гинэ гэж үлдсэн байна. За залуу эмч нар Этиопид ирснээр энэ өвчний өргөн тархалттай шууд тулгарч байгаа байхгүй. Тэгээ эхэндээ Кэтрин Рэйч хоёр эхнэр нөхөр хоёр энэ Адис Абеба дахь гүнж цайхаа нэрэмжит эмнэлэгт бүр байрлсан. Бүр хөвгттэй хүмүүс шүү дээ. Амьдарч байгаа. Эмнэлэгтээ байрлаад эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахынхаа хажуугаар энэ фестивалийн эмгэгийн мэс заслыг хийж эхэлсэн байна. Энд чи бүр өөрсдөө зохиож хүү ингээ хаалгаа хичүүл яадаг юм гэж одоо бүр цас нэг юулаа салхи зүснэ гэдэг шиг ингэж явж штэ. За Этиопид ажиллах ажиллаад эхэлж байх үед энэ өвчнийг ужигэрсэн тохиолдолд эмчлэх нарийн арга зааварчилгаа дэлхийд бүр хаанч гараагүйсэн гэж байна. За тийм учраас залуу эмч нар мэс заслын шин техник боловсруулж өвчтнүүдэд мэс засал одоо азаа үзэж хийж эхэлж байгаа. За эхний 3 жилд Red Veteran-аар 300 гаруй ийм зовлонтой эмэгтэйчүүдэд хаалгаа хийснээс 93% амжилттай болсон байна. За энэ эмчилгээний тухай ингээд амнаас амд амжаад явж байгаа тий. Өчнөөн зовлонтой хүмүүс байгаа. Эхнэрээ эдгэж гэсэн хүн байгаа, өөрөө эдгэж гэсэн эмэгтэй байгаа. За ингээд маш хурдан тархсан. Тэгээ маш олон эмэгтэйчүүд тусламж хүсээд ирэх болсон. Этиопийн өнцөг болон бүрээс эмэгтэйчүүд мэс засалд орох найдвар тэгээд эмнэлгийг зорж байгаа. За зарим бүсгүүчүүд бүр энэ эмнэлэгт очихын тулд яадаг гэсэн гэж бодно бүр ингээд хэдэн өдрөөр алхаад үрээд ирдэг. Тэр дунд хэд бийцсоо тий ингээд алхаа үрээд ирдэг. Угаасаа алхаж байгаагаар шалтгаан автобусанд суух ч юм уу тий унаад хэргийн дайгдах мөнгийг өстой яаж иж бүр гуйлгуугаад чамаагүй олжон авахгүй унаанд суулгахгүй зодоод хөөдөг байсан гэж байгаа зарим нь бүр. Тэгэл өөрөө мөлхөөд алхаад эмнэлгийн бараа хардаг. За тэгээд ер нь эмнэлгийн босго даваад ороод ирсэн тэр үедээ л заастай амраа Монголын газар орж ирлээ гэдэг мэдрэмжийг нэмэгтэйчүүд авдаг байсан байгаа юм. За тэгээд
шинэ өвчтнүүд ирэх болгонд одоо эмнэлгийн байр мэдээж багтаж байгаа тийм тэр хүмүүс чинь бас бусад хүмүүстэй зэрэгцээд байж болохгүйгээс хамаарат эмнэлгийн нөхцөл байдал одоо нэг л тохиромжгүй болж ирж байгаа юм л да. Тэгээд эмнэлгийн талбайд ээлжээ хүлээж байгаа эмэгтэйчүүдийг байрлуулах жижиг дотор байр барьсан. За энэ хосууд маш том ажил эхлүүлж байгаа ингээд. Тэгээ Этиопид амьдрах яг энэ үедээ бол нэлээд аюултай болоод Этиоп бол ер нь байсгээл иргэний дайн гардаг ийм улс юм байлээ шүү дээ. Тэгэхээр эднэрийг ирснээс хойш 1 жилийн дараа буюу 1960 онд Эзэн хааны харуулын дарга төрийн эргэлт хийх оролдлого зохион байгуулад тэгээд яг энэ үеэр манай эмч Кейтрин бол ингээ хүүхэд их бариад ичсэн гэж байгаа. Тэгсэн ерөөсөө цонхны гадаа буун дуу гараал шунган жорж ирэл хан маань цонх мох хагараал ийм амар юм болж байхад Кейтрин эмч тэнд хүнийг хорвоод ир дөрүүлж байгаа шүү дээ. Анхаарал огт алдаагүй. Тэр ихэд анхаарал тайван бай ингэн тэгнэ гэл ингээл ирсэн. Энэ чадварын эмнэлгийн ажилчид бол бүр цагийн цагт үеийн үед гайхаж биширдэг байсан гинэ. Энэ хүн эмч хүний тэр сахилгават, эмч хүний тэр мөрдөх ёстой тэр нинжин сэтгэл, хүн чанар гэдэг юм энэ хүнд бүх цаг үед байж чаддаг байсан. Ямар сайндаа буун сум жингэнэд орж ирж байхад хүртэл эссэн мэд их барьчаад ихийг тайвшруулад байж ах хэмжээний ийм л хүн байж. За тэгээд шинэ эмнэлэг барьж байгаамаа. Ингэж. дахиад өөрсдөө юу? Өөрсдөө. За маш олон эмэгтэйчүүд эмчилгээ хийх гээд ирсэн байгаа. Харах болгонд нүд тайлтрам зовлонтой байгаа тий. Тэгээд их барихын одоо энэ бүр фистулийн эмчилгээнд мэргэжсэн эмнэлэг нээх шаардлагатай Кейтрин Рейжнер одоо яг энэ үедээ мэдэрч эхэлж байгаа. Төрж болж байна. Төрүүлдэг эмч дахиад өөрөөс нь өөр сургалтаар үүсээд байна тий. Боловсроод байна. Одоо ингэж бодъё л д. Өнөөдөр 110 сая хүн амтай. За 100 сая хүн амтай гэж бодъё. 50 сая нэмэгтэй гэж бодъё. 80% нь одоо энэ уламжлалыг дагаад юу хийлгдэг байх нь шүү дээ. Одоо юу гэжлийн тэр чинь. Тийм нэг тайруулдаг, оюулдаг. Тийм. Тэнгүүд 40 сая эмэгтэй байна гэсэн үг байхгүй дээ. Тэнгүүд 40 саяас хэдэн ийм өвчнөр шаналж байгаа вэ гэдэг чинь өөрөө тэнд бүр хэрэгцээ маш их байгаа гэсэн үг. Энэ бүр нэгэрч зогсохгүй юм л хэрэгтэй ийм газар юм. Яг үн чи яг адилхан бодлоо энэ хоёртой маань. Тэгээд ерөөсөө 1974 онд хөрөнгө босгоод одоо санхүүгээ босгоод Адис Абебагийн фистулийн эмнэлгээ нээж чадчихаа. 10 хэдэн жилийн дараа тий. За эхэндээ Кейтрин өвчтнүүдийн орны цагаан хэрэгсэл тэрж байтугай одоо мис засалд орохын тулд ингээд доогуур нь хормоотой юм өмсөх барих өчнөө юм хэрэг болж байгаа. Энийг бүр ганц хойдл юм шинтэй. Тэрэн дээр ингээд өдөр шөнөгүй хойдог, бэлддэг. Бүр айгүй муухай жишээ дуртахтараа. 40 настай. 20 наснда яг тэр төрхийн одоо фистул энемикгээр шаналж эхэлсэн. 20 жил шаналсан. Эмнэлэгт нь мөлхөөд ирсэн юм ихтэй. Арай гэж босоод таваад орж ирсэн гэж байгаа. Ингээ босгын таваад орж ирээд эмнэлгийн цагаан орон дээр хөвтүүлсэн чинь яна яаж юм одоо яаж юм та хэдэн жил шаналсан гинэ гэх ингээл намтар асууж байгаа шүү дээ тэгсэн чинь би ингээд анх удаа зассан орон дээр хөвтөж үзчихин. Одоо хүсэн чи яах гэж хэлсэн гэж байна. Тэгэхээр бүр ингээд ёо нөгөө эмхтэн хүний нөгөө байдаг хэрэгцээнүүд энд бүр 30 дугаар зүгээр хүний хэрэгцээ байхгүй шүү дээ. Тэгэхээр бүр аимшиг ийм юм болоодсэн маа. За ингээд энэ хоёр хос маань эхнээсээ л ерөөсөө энэ фистултай өвчтнүүдэд зориулсан дэлхийн хэмжээний эмнэлгийн тусламж үйлчилгээ эрүүл ахуйн стандартыг эднэр тогтоосон байгаа байхгүй юу. Тэгээ эмнэлэг нь удалгүй фистулийн эмчилгээний чиглэлээр мэрэгшээд энэ чиглэлээрээ сургалт явуулдаг. Өөрөөсөө өөр боловсон хүчин бэлдэхгүй бол хүрэхгүй шүү дээ энэ хоёр хүнчтэй өдөр шөнөгүй байрлаад байна. За ингээ энэс хойш Этиоп даяараа эмчилгээг хүн болгонд илүү хүртээмжтэй болгохын тулд орон нутгийн 5 эмнэлэг нээсэн. Ингээд нээж чадчихсан. Тэгээ бүх эмчилгээ үн төлбөргүй. Хүрээ төр очиод авч чадахгүй байх тий. Яаж ч байгаа хүрээ төр тий эмчилээд өгье гэдэг байсан маа. Тэгээ одоогороо ч үн төлбөргүй явагдаж байгаа энэ бүх үйл ажиллагаа нь. За эдгээр эмнэлгийн байгууллагууд нь бүгдээрээ бас давхар төрөх тасагтай. Энд чинь төрөхөд үүсээд байгаа өндөр шүү дээ тий. Тэгэхээр төрөх тасагтай. Тэгээ урд нь эмчилүүлж байсан бүх хүмүүст тэр хүмүүс жирэмсэн болсон тохиолдолд ямар ч үн төлбөргүйгээр хийсвэрээ нээж өгдөг. Одоо тэр хүмүүс дахиж төрөх боломжгүй тэгэхээр хийсвэрээр аавна. Тэгэхээр хийсвэр дахиад энд ингээ шин юм болж байгаа. Ингээд бас төрүүлж болно. Та хүн шүү гэдэг ойлголтыг өгч байгаа. За ингээд эхэндээ хамтран ажиллах мэрэгжлийн эмч нар бол бүр маш ховор байхгүй гэж хэлэхэд болохоор байсан. Тэгээд зарим тохиолдолд өвчтнүүд нь одоо өөрийн эдгээсэн тэр аимшиг зөөрөөсөн салгасан сэтгэл одоо баярлаад эмнэлэгтжүүлдэг. Би энэ орой чинь ч хүлээд засаад өгье. Би энийг ч хүлээд ингээд туслаад өгье гэдэг одоо цовлогч туслах эмч хийжсэн тохиолдол маш их эндээс бүр мэрэгшсэн хүмүүс хүртэл байгаа. За
За энэ хүмүүс дундаас одоо хамгийн нэр дурддагдаж болох хүн нь бол Момито Гаше гэж эмэгтэй байгаа. Энэ нь 16 наснда яг энэ одоо фестул гэж төрхийн хүндрэлээс болоод бүр өөхөх шахажсэн. Тэгээд фестул өвчнээ энэ Кэтрин Рэж нар мэс засал хийгээд эдгээсэн, бүрэн эдгээсэн. Мэс заслын дараа Гаше өвчтнүүдийн орыг засъя, би туслая, би яаж хийж байгаа тусалъя, энэ тал одоо би бараг дахиад өрчлөө гэд энэ имлэгт үлдсэн. Тэгээ мэрэгшсэн. За тэгээд дараа нь Адис Абебагийн фестулийн имлэгт энэ маань бүр эмч болоод ажиллаж эхлээд эхэндээ зөвхөн багаж авчирч зөөдөг тийм хүн байж байгаа. Хэдэн жилийн дараа нөгөө оюутал тавих тагаа болсон байна. Одоо бид хоёр л эмчийг харсаар хагаад л оюутал тавьж гин гэсэн үг. Тэгээд одоо бүр мэс заслын эмч заяа. Айгүй мундаг. Тэгээд дараа нь мэс засал хийж эхлээд тэгээд одоо Кэтрин Рэж нар тэрэнд одоо яаж фестулыг эмчлэхийг бүрэн заасан. Тэгээд Гаше одоо энэ байгууллагын тэргүүлэх мэс засалчдын нэгд тооцогддог. Одоо Гаше коллежид дөнгөж төгссөн шинэ эмч нарт яг энэ талаар нь одоо сургалт явуулдаг, хичээл заадаг ийм суралцгой хүн болсон явж байна. 2018 онд Гашег BBC-гээс дэлхийн бүр шилдэг 100 эмэгтэй жагсаалтад оруулсан гэдэг. Манай насралтын бомбаал юм байна шүү дээ. Хайр өрмөр. Тэгээд Кэтрин Рэж гэдэг энэ эрхэм хүмүүс маань энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулад Адис Абеба хотод одоо хэмлэний нэрэмжит их барихын коллежийг бүр байгуулсан. Энд суралцах хүүхдүүдийг одоо боломжтой болгосон. Тэгээд тэнд сурсан их баригчид Этиопийн өнцөг булан бүрт хөдөөгийн эрүүл мэндийн төвүүдэд очиж ингэж тарж ажилладаг. Тэгээд урьдчилан сэргийлэх, төрөлтийн хяналтыг сайжруулах, эхийн эндэгдлийн өндөр түвшинг эндэгдэл их байгаад байгаа энэ түвшинг бууруулах ажилд маш хүнтэй хувь нэмэр оруулж байгаа юм. За эдгээр эмч нар одоо жил болгон мянга эмэгтэйчүүдийг яг энэ зовлонгоос нь салгаж эмчилж байгаа. Тэгээ Кэтрин Рэж нарын хичээл зүтгэл алсын харааны ачаар сүүлийн хэдэн 10 жилд Этиопт 60 мянган эмэгтэй энэ өвчнийг эмчилгээ хийлгээд салсан энэ өвчнөөс. 60 мянгуулаа тэгээ байж байгаа гэсэн хэр аимшигтай. За тэгээд Кэтрин эмч маань өөрөө өвчтнүүдэд тайвшруулж дэмжихийн тулд чадах бүхнээ хийдэг байсан. Үзлэгийн үеэр тэдний гарыг барина, мэс заслын өмнө сандарч байгаа хүмүүсийг тайвшруулна, эдгэрч байгаа хүмүүсийг урамшуулна, ерөөсөө нэг бие хит хуваадаг хүн юм бэ гэмээр. Тэгээ 1991 оны 5 дугаар сард эмнэлгийн ойролцоох гудамжинд бас л нэг одоо өмнө саманд игдээд Кэтрин одоо энэ тухайгаа маш их дурсаж ярьдаг. Яг нэг гэртээ ингээд юм нэхээ сууж исэн чинь утсан дуурсан байна. Тэгээ утас дуурсан болохоор боссон чинь яг сууж исэн газар нь ингээд буутагдсан байна. Тэгээд өөрөө бас л одоо энэ талаараа бурхан хамгийн хэцүү үед ч надтай хамт байсан гэж ингэж дурсан ярьдаг. Юмыг их сайхан өөдрөгөр хардаг юм хүн байна. Тэгээд Кэтрин Рэж энэ хоёр хос маань одоо хүнд гэмтэл аваад удаан хугацааны эмчилгээ шаардлагатай эмэгтэйчүүдэд зориулсан. Одоо энэ янз бүрийн иргэний бослоготой, янз бүрийн юмны үеэр бас шархтах. Тэгэл нөгөө нэг бас фестулийн үеэр ийм эмэгтэйчүүдэд зориулсан Деста Мендер гээд одоо Баяр Баясгалангийн тосгон гэдэг нэртэй тийм нөхөн сэргийх төвийг ч гэсэн давхар байгуулсан байгаа. Тэгээ мэс заслаа хийсээр байхын зэрэгцээ хэмлэний гэр бүл дэлхийгээр аялаад өвчний талаар болон тэрэнд өртсөн хүмүүсийн амьдралд ямар аимшигтай зүйл тохиолддгийг хүмүүст ярьж таниулах. Бас тэг хөрөнгө мөнгө санхүүжилт татах энэ байдлаар тэг их барихын сургуульд хөрөнгө босгоход бас нэлээдгүй их цагийг зарцуулсан. Энд ч хүмүүс мэдэхгүй байгаа даахгүй. Одоо бүрийн Этиопийн одоо бидний мэдхээр инфлюенсер гэж болох Этиопч өөрөө бүр анхны олимпийн алтан медаль авч ирсэн юм билээ шүү дээ. Юу? Африкийн олимпийн анхны алтан медалийг Африкээс алт авсан анхны улс юм уу тийм одоо байгаад бах тэр хүмүүс одоо бас нэг Estelle Lauder-ын билүү нүүр царай болсон нэг модель хүн байдаг. Тэр мэр бүр сүулт энэ өвчний тухай сонссон гэж байгаа юм. Тэгээд нэр хүндээ ашиглаад бас тусалж эхэлсэн гэж байгаа юм. Тэгэхээр таниулах ажил нь бас нэгдүгээр аягүй чухал байсан бааз. Тэгээ энэ ажлаа бас хийсэн. За хоёлаа хамтран ажиллаж байлаа. За тий. Одоо ингээд харагдаад юу гэж харагдаад байна гэхээр за яг улс төрийн байдлаараа босгоо байж янз бүрийн одоо хэрүүл тэмцэл зөндөө болдгийм байна. Тэгвэл энэ охтуудыг энэ одоо Этиопийн өөрсдөө юм болгосон байхгүй. Тэгчээд ийм болоод хувирчингууд нь тэр цаана байж хайчиж байгаа. Уг нь тэр имлэгийг Этиопийн өөрсдөө барих хэрэгтэй байхгүй. Энэ охтуудын эмчилгээг өөрсдөө хийх хэрэгтэй. Хамгийн чухал юм бол ард иргэдийн эрүүл мэнд. Тэгээд аюулгүй байдал. Тэрний дараа бол сурч боловсрох гэж цаашаа ингэ явна л д. Гэтэл эхний хэрэгцээг нь эдгээр өөрсдөө хангаж чадсангүй. Гаднаас ирсэн хоёр австрал цагаан нөхөр л хийж штэ тийм. Цагаан гэдэг би онцолж хэлээгүй шүү. Тийм ээ. Гаднаас ирсэн хүмүүс онцолж хийж байна.
Яг аливаа улсад ямар ч асуудал байлаа гэхэд тэрийг хойш нь тавиад эрүүл мэндийн салбараа одоо хизээч оролдохгүй гэж гэдэг юм уу те хамгийн дээр байлгах явах хэрэгтэй болов уу гэж би төнгөсөө бодлоо л. Одоо манайхтай их төсдөл харагдаад байна л та. Манай эрүүл мэндийн салбар ямар гоё лээ. Манайх тэгэхэд Этиоп биш шүү дээ. Манайх ч одоо хичнээн хүчрэг болсон байгаа билээ те. Тэгэхээр үнэхээр та манайх шууд ингэж л харагдаад. Этиоптой харьцуулшгүй л дээ гэхдээ л те. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар HETIC ивент итгэж байгаа. За бид тавилга авахдаа ингэдэм юм байна. Тавилгын одоо энэ хавтан хараад байдгаас биш. Тэр цаад одоо тоногдлуудыг юусэн анзаардаг юм гинэ. Гэтэл бид чинь хамгийн их бид ч байгаа. Тавилгын хамгийн их одоо үйл ажиллагаанд оролцож байгаа хэсэг нь тэр тоногдлууд юм биш. Хилэгддэг хэсэг нь. Тийм. Нуус байдаг юм уу юу вэ? Шүүгэний зам. Тийм зам энэ тий. Гэтэл энийг хамгийн чанартайг сонгох хэрэгтэй байна. За энэ хавтан бол явахтай бид нар очиод зөхиод авахгүйгээс л хойш те ингээд байж л байна. Тэнгүүтээр нөгөө нуус чинь л ингэсээр аваад хүрэх юм та. Хамгийн дөрөнд нь хараад тэгэд юу н хамгийн дөрөнд солих хэрэгтэй болдго юм байна. Тэгээ манай би одоо сая 9 сарын өмнө ч юм уу. Нэг гой шүүгээ хийлгэлээ л та. Одоо тэ шүүгээ ингээд дуу орцсон л байж байгаа юм. Харин даацаасаа болдог. Тийм. Тэр чинь хавтан дуурахгүй шүү дээ. Нуус нь л дуурах гэдэг шүү. Хашгираад л тийм. Гэтэл тэр чинь нэг маш чанартай юмар хийчих юм бол бүр хэдэн жилдээ одоо чанар алдахгүй гэж байгаа байхгүй. Манай HETIC чинь бүр 135 гаруй жилийн түүхтэй ийм брэнд байгаа юм. Тэгэхээр 135 жил нуус хийсэн хүмүүс чинь мэдээж одоо маш урт настай л юм хийж таараа шүү дээ тий. Тэгэд эднийх зөвхөн ийм тоноглолын дэлгүүр юм байна. Тэгэд манай дээр хүрээд ирээ. Тэгэх юм бол бид нэр тоноглолоо харуулж хагаад та нар тавилга яаж хийвэл зүгээр вэ? Танах ер нь тавилга ингүүл зүгээр энэ замыг сонгороо шийдлүүдийг санал болгоно гэж байгаа. Ингээд би очиж одоо үзэгүүл байгаа. Би үзсэн. Яг тийм юм бэлээ. Одоо тавилга бол нөгөө ойр ойрхон солиод идэг ч юм уу те. Олон удаа солидөг юм биш. Амьдралдаа бид нэг 2 удаа 3 удаа солих юм уу. Тэгэхээр энэ дээр бид нэр зөв сонголт хийхийн тулд энэ хавтангийн өнгө солигд чинь материал солигд чинь цаг үеэд байгаа. Тэгэхээр ижил өнгөтэй юм олдгоо болно. Бид нэр ер нь тавилганд маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг шүү. Тэгэхээр тэрийг сонгохдоо тэр нугас шүүгээний зам тэр гой шийдлүүдийг гаргах нугаснуудыг чанартай сонгож байгаа бол бид нэр айгүй зөв хөрөнгө оруулалт хийх гэдэг байгаа байхгүй. Харин тийм би тэгээ бодсон. Тавилгаа солих гэж байгаа бол ерөөс хавтангаа тавилгаа солигийг шийдлээ шүү дээ. Тэгэх юм бол зүгээр HETIC-ийн нугаснууд аваад үлдэх юм бэл. Үгүй тгий шүү дээ. Угаасаа тэгнэ. На хавтангаа хай би нугасаа авч үлдэнэ. Тэр нөгөө шоурум дээр нь очиод үзээрэй манайхаа айгүй гой шийдлүүдийг үзүүлэн тэр юунда тэр ид шид герман чанар нь байгаад байгаа хэлээд өгнө. Чи баг 20 30 жилийн настай гэсэн баг шүү дээ. Тийм. За HETIC хаан улд өөрөө 3 дугаар ороо Design Central төвийн 201 тотод байрлаж байгаа. За TEZ 3 уулзрын яг хөдөлт байрладаг юм шүү. За утасны дугаар нь 77 77 тэг 4 5 6. За баярлалаа. За баярлалаа. За ингээд ингэж нэг юм бас одоо 1993 онд энэ хоёр манай голын ирэг дээрх маш гоё имлэгээ нээсэн. Гэхдээ энэ үед бас нэг хар бараа юм болсон. 93 онд хайртай нөхөр Режин нас орж байгаа. За энэ үе бол Кэтринт маш хүнд цохилт дээрэс нь маш урт холын замыг одоо ганцаараа би яаж тулах вэ гэдэг юм дээр ирж байгаа. За имлэгийн өнгөрсөн хугацаанд бол имлэгээ байгуулж байгаа ирээдүгөө хамтдаа төлөвлөж байгаа тоо томшгүй олон бэрхшээлийг давж туулсан. Гэхдээ цаашдаа яаж ганцаараа үргэлжлүүлж хийнэ гэсэн айдас байсан. За энэ үед бол 69 настай болсон байгаа шүү дээ эхнэр нь. Би тэтгэвчтэй гарлаа одоо болсон гэд төрөлх нутгаар руугаа те хамаатан садны руугаа явж болох байсан. Хинч буруутахгүй байсан. Болно та үнэхээр гавь байгууллаа гэж хэлэх байсан. Гэхдээ яваагүй. Одоо энэ дэ үлдсэн байгаа. За энэ тухайга 2001 онд хэвлэгдсэн тэр голын ирэг дээр хэмлэг нэртэй өөрийнхөө намтартаа ингэж дурдсан байдаг. Миний амьдрал юунд зориулагдсныг би ухаарч эхэлсэн. Тэгээд ирээдүй гинэт гайхалтай сайхан санагдсан. Энэ бол миний гэр, энэ зовлонтой хүмүүс миний гэр бүл гэж хэлээд одоо 69 наснда энэ хүн ганцаараа ингэж энэ замаар дахиад явж байгаа. За Этиопийн гэр бүл найз нөхдийнхээ дунд Кэтрин ажлаа үргэлжлүүлж чадж байгаа. Тэнд бас дэмжих олон хүн байсан. Тэмэлгүүдэд улам олон өвчтөд ирсэн. Цахилгаан, ус тасалдах, улс төрийн үүмэн самун маш их юмнуудыг туулсан ч гэсэн Кэтрин хизээч бууж өгөөгүй. За эр зориг. За тэр Хемлийн Фестула Этиоп гэдэг энэ байгууллагын хүчинд мянган Этиоп эмэгтэйчүүдэд мэс засал хийж байгаа. Амьдралдаа эргээд орох хүн шиг байх боломжийг олгож байгаа.
За 2004 онд Кэтрин Хэмлин алдарт одоо бидний мэдих Опра Уинфригийн нэвтрүүлэгт өргөдөж оролцсон байдаг 2004 онд. Ингэж л одоо дэлхий жоохон анзаарч эхэлж байгаа юм л да. Энийний дараа олон мянган үзэгчид тэрнийг дэмжиж эмнэлэгт нь 3 сая доллар хандвилсан. Тэгээд дараа жил нь Опра өөрөө бүр Хэмлэний энэ эмнэлэгт биеэр очиж үзсэн, бүс нутгуудаар нь аялсан, тэр зовлон бэрхшээлийг нүдээр үзэх гэж өөрөө бас зовлон туулсан те ингээ явсан байгаа. За тэгээд аяллаа үеэрээ бас маш сэтгэл өвдмөр нэг түүхийг дурдсан байдаг л да. Опра 13 настайдаа боолчлогдоод, опра биш шүү, Опрагийн таарлцсан эмэгтэй хэлж байгаа шүү. 13 настайдаа боолчлогдоод нэг эрд зарагдаад хүчндүүлсэн залуухан тийм ээжтэй Опра танилцсан байна. За яасан бэ гэхээр энэ бүр маш муухай. Энэ эмэгтэй 13 настайдаа одоо хөвлөдөө ингээд үр удмын тээж байгаа. За төрөх болсон. Маш олон цагаар өвдөд эхэлсэн. За яг л нөгөө нэг фистула болох гээд ирсэн. Төр гэд ойр ганцаар ингэ явуулсан баг. Ойлгомжтой л тэр уцаа чи төргээд ойроо явуулчих байгаа байхгүй бүр. Тэгээ энэ эмэгтэй 7 өдөр зовчихсан. Тэр савны амсар нээгдээд өвдөж байгаа, зовж байгаа ямар амир байдгүй. Тэгэхэд 7 өдөр ганцаараа тэр ойд. Тэгээ мэдээж аймаг үхт төрж байгаа. За энэ Тэсэ охины дотор эрэхтэн бүр маш хүнд гэмтсэн. За бараг тахир дутуу болсон гэж хэлж болно. Тэгээд мөлхөөд гэж тосгонтой ирсэн баг. За эрэхтэн нь бол нөхөр нь шууд татгалцсан. За салахын төс. Үнэр та нар те болохоо байлаа. За яах вэ гэж бодсон гэж байгаа нөхөр бол тэгээд энэ үнрээс нь төвөгшөөсөндөө овоохоод оруулаад нэг юм овоохоо барьж өгөөд ой дунд барьж өгөөд зэрлэг чонноо цөөр чоннууд ихтэй газар. Тэгээ шөнийн цагаар ирээд идэх байлгүй тэгээд хаалганы горох орхисон гэж ингээд үүд хаалга юу ч хаахгүйгээр ингээд дэлгээд орхисон гэж байна. За тэгээд охин бол одоо цөөврүүдтэй шүнжин тэмцэлдэж аюулгүй газар хүрэхийн тулд өдөржин мөлхөн те шүнэн тэмцэл өдөр нь мөлхсөөр хагаад гээд нэг юм одоо эмнэлгийн бараа харсан ийм эмэгтэйтэй Опра уулзсан баг. Тэгээд ер нь ийм эмгэгтэй ирээд азар эмчлүүлсэн эмгэгтэйчүүдэд энэ Кэтрин гэж эмгэгтэй яаж тусалдаг байсан гэхээр энэ бол бүр эмчийн ёс зүг давсан ямар хүн чанар юм бэ гэмээр эмнэлгийн зүгээс тэдэнд ингээд шинэ хувцас даашинз ойж бэлдэж өгнө. За болж өгөх юм бол мөнгө өгнө. Яагаад мөнгө өгч юм гэвэл очоод тэр чи ядуу тарчиг те өвөн ч нэг өвчин зовлон салсан салааг нь мэддэхгүй хүн ирэн тэгэн гутал үгүй би ингээ сайхан би амьдрах боломжтой би дахиад үргэлжлүүлээд ингээ хүн шиг байх боломжтой болсон шүү гэж мэддэхийн тулд Германд мөнгө хийж явуулдаг байсан байхгүй. Тэгээд энэ Этиопид болоороо $100 өгөх юм бол $100 хүн бол одоо жилийн цалинтайгаа тэнцэн өнгөт болчлоо гэсэн. Тийм бүр байсан. За ингээд ингэснээрээ чааваас хөөрхөд тэр эмэгтэйчүүд арай нэр хүндтэйгээр гэр бүл овог аймагтаа эргэж ирж хүн шиг харагдах боломж олддог. Яа ингээл маш шашинлаг гэд байгаа мөртлөө юу яриад байгаа юм бэ гэж энэ дээр нь бүр гомдмоор байгаа байхгүй юу. Тэгээд энэ гэмтэл нь өөрөө маш хүнд болохоор эмчлэх эсвэл одоо тосгон руугаа буцах боломжгүй охид бас хаж байгаа нь байсаар л байсан. Тэр даашинз тэр Германд мөнгө хийгээд явж байгаа охтууд бол азтай байна. Гэхдээ боломжгүй бүр эмчлэгдэх боломжгүй охтууд бас байсаар байсан. За тэр охтуудад зориулаад Дестамендер гээд одоо баяр баясгалангийн тосгон нэртэй юм нөхөн сэргийх төв барьсан. Одоо бүр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэдийгээр мэс заслаар одоо эдгэх боломжгүй ч гэсэн ингээд тэр ялгацыг гаргах, урсаад авахгүй, өнөр тандрын тараад ахааргүй тийм одоо ялгацыг цуглуулах юм уут суйрлуулж өгдөг. Энэ бүр үнэхээр дэвшилтэд гэж хэлээ нэрээ. Тэгээд энэ нь энгийн амьдралын хэм маягтаа орох бүрэн боломж. Юу вэ? Шээсэндээ түлэгдэхгүй шүү дээ, тэ боломжтой болдог. Тэгээд эдгээр эмэгтэйчүүд энд сургууль сурж байгаа, амжиргаагаа залгуулж байгаа, ферм дээр ажиллаж байгаа, бүр орчноо цэцэгжүүлж арчилж байгаа. Тэгэл нөгөө хийсэн хатгамал гар урлалаа зарж тэрийг мөнгө олгож амьдралаа залгуулах хүн шиг байх боломжийг энэ охтуудад олгодог байсан. Нөхөртөө байх бол биш. Хүн шиг байх чаваас боломж олгодог байсан маа. За 2001 онд Кэтрин Хэмлин ном бичсэн. Голын эрэг дээр хэмнэлэг итгэл найдварын түүх гэдэг нэртэй. За энэ ном нь бол төрлөх Австралид нь хамгийн их борлуулалттай ном болсон. За Опра Уинфри Этиопид очсныхоо дараа 2007 онд бас гоо сайханд хүрэх зам гэдэг одоо баримтат кино гаргасан. Энэ бол маш алдартай байт юм билээ. Тэгээд дэлхийд даяар энэ фистула гэж ямар хэцүү хүч юм бэ? Энэ бол ямар ч нүглээс болоогүй энэ ямар хэцүү өргөдмөр юм бэ гэдгийг дэлхийд даяар ойлгосон Этиопийн эмэгтэйчүүдийн зовлон туслахыг дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс хичээх болсон.
За яг одоо энэ Этиопийн түрүүн яриад байсан тэр загвар өмсөх жүжигчин Лия Кебеде гэж юм эмэгтэй байт юм байна. Энэ бүр Estée Lauder-ын нүүр царай болж исэн анхны өнгө тарьстай эмэгтэй байхгүй. Энэ Этиопид амьдарч байхдаа энэ талаар мэддэггүй байсан гэж байгаа байхгүй. Тэгээд мэдснийхээ дараа яг энүүгээр дамжуулаад мэдснийхээ дараа бол энэ өвчнөр шаналж байгаа эмэгтэйчүүдэд туслах ажилд бүр маш идэвхтэй оролцсон. Одоо нөгөө одуудын хийдэг ажлыг жинхэнэ хийж эхэлсэн. Тэгээд Кэтрин Хэмлин бас дурсан ярьсан байдаг. Би дэлхийг сэрээж бидний эмчилж байгаа эмэгтэйчүүдийн талаар хүн бүрт ярихыг хичээсээр байна. Дэлхийд даяар маш олон хүн бидний ажлыг дэмжиж байгаа нь миний сэтгэлийг хөдлөж байна. Мэс засалчийн хувьд ядуур бол зовлон шаналл уйтгар гунигт автсан охин гинт шинэ хүн болж хувирахыг харах их сайхан байдаг. Би эдгээр эмэгтэйчүүдэд маш их хайртай. Тэдний төлөө халамж инэрл маань бүр хязгааргүй гэд ингээд тэмдэглэж үлдээж байгаа. За энэ Аддис Абебагийн гигантин гэж ингэж нэрийдэх болсон нь Австралийн засгийн газраас бүр удаа дараалан энэ мундаг баатарлаг эмэгтэйг бол өндрөөр үнэлж байсан. Тэгээ 2001 онд Австралийн амьд домог гэж ингэж агсаалттай оруулсан. Мөн одоо 2011 онд хатан хаантай хүндэт зог барьсан энэ Австралийн 50 эрхмийн нэг мэдээж Кэтрин Хэмлин болж байгаа. Тэгээ 20 оны 3 дугаар сарын 18-нд 96 наснда Этиопийн Аддис Абеба хот дахь өөрийн гэртээ нутагтаач очоогүй. Энэ одоо үйл хэрэг явуулсан нутаг орондоо гэртээ ороогийн мөн хүсийг үзүүлж байгаа юм. Тэг өнөөдөр энэ Кэтрин Фистула Этиоп гэж энэ байгуулсан зүйл нь одоо 6 мэргэжлийн эмнэлэгтэй, нөхөн сэргээх төвтэй, их барихын коллежтэй, 80 их барих клиникээс бүрдсэн жинхэнэ одоо сүлжээ гэж хэлж болохоор ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэг энэ бүхний Кэтрин Хэмлин Фистулагийн сан одоо санхүүжүүлээд явдаг. Этиоп улс даяар эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тэ энэ Кэтрины алсын харааг хэрэгжүүлэхийн тулд 650 гаруй ажилтнаа хичээнгүйлээ ажиллаж байна. Нийт 271 эрх баригч сургалтанд хамрагдсан байдаг. 65 жилийн турш 70 мянган өвчтөнд мэс засал хийсэн. Гэвч одоо Этиопид өнөөдөр ч гэсэн ойролцоогоор ийм өвчтөд 30 мянган эмэгтэй байна. Тэгээд эмчлэгдээгүй зовж шаналсаар л бас байна. Гэхдээ мэдээж эмнэлэг байна те боломж байгаа. За энэ тоо жилдээ одоо 1000 орчмоор ч юм уу нэмэгддэг. За өнөөдрийн нэвтрүүлгийг энэ эрхэм хүний бас хэлсэн үгээр нь дуусгая гэж бодож байна. Миний мөрөөдөл бол их барихын фистула өвчтнийг бүр мөсөн арилгах явдал юм шүү. Үүрд арилгах. Би амьд байхдаа энийг хийж чадахгүй ч та чадна гэд тоссон баг юм. Тэгэд ийм мундаг эмэгтэй тухай өгүүлэх сайхан байлаа. Бид одоо юу гэдгийг бидний өөрсдийн зохиосон тэр гаж буруу янз бүрийн юмнаас болж мэдээж бага насны хүүхэд урагт хийж байгаагаас болж энэ фистула үүсэж байгаа гэдэг бол маш баримттай зөв онш ухаад. Тэгэхээр ийм байдлаар үүсэж байгаа нэг төлөө бурхнаас илгээс юм шиг ийм хүн нэг насныхаа амьдралыг зориулсан байна. Бараг Этиопт очоод 70 жил болсон байна шүү дээ. 20 жил Австралид, 70 жил Этиопт гэхээр Этиоп нь бол нутаг нь болж ирсэн байна л да. Стомдгэр гайхалтай эмэгтэй юм аа. Нөхөр нь ч гэсэн. Хүүн ч гэсэн. Тэ гуруулаа нэрэ. Хэвээ хүний юм аврах шиг сайхан юм аа. Нахав тийм ээ. Тэгээд би хүмүүсийг бас үзэрэй гэж хэлмээр нөгөө Этиопийн Атлас Этиоп гэсэн дугаар байгаа. Тэр дугаар дээр одоо Этиоп яг ямар бүс нутгийн яадаг гэдгийг ингээд тэр нэстэ нөгөө хичээлдээ явахын тулд ингээ 10 км гүгээд явах энүүхэнд гээд тэр нэвтрүүлэг дээрээс би сонслоо л да. Тэгэхээр ер нь тийм юм байна. Яг хөгжингүү бүр анх тэр Боинг хидчгийн онгоцыг одоо өөрийнхөө одоо өмч болгож улсынхаа өмч болгож худалдаж авч ирсэн дэлхийн 2 дахь улс болж исэн юм байна. Яг хөгжингүү юм маш ихтэй боловч бас яг ийм бүрэг харанхуй бурангуй ийм зүйлүүд бол хаасайгүй байдаг юм байна. Тийм одоо энэ Катрины хийсэн энэ үйл явц одоо хүн эдгээс гадна бас хүмүүсийн юу тархийг эдгэж байгаа л та. Ийм байж болохгүй юм байна гэдгийг одоо дэлхийн нийтэд сурталчилснараа Этиопийн ард иргэд ч гэсэн нэрэл болохгүй юм байна гэдгийг ухаарж байгаа болов гэж бодож байна. Тэгэд бас нэг юм дуртад ийм байлээ. Одоо Этиопийн одоо хүмүүсийн дундаж те одоо нэг тэр аяар улс даяараа хөгшин тийм хөгшин улс болцсон залуу ажиллах хүчин хэд ойролцоогоор настай ингээ бодохоор Этиоп 19 нас гэж гардаг. Маш нөгөө их төрөлттэй, маш залуу иргэдтэй улс. Тийм болохоор энэ эмгэг мэдээж зөндөө гарах магадлал их байна. Тэгээ дэлхийд даяар хэд гэвдээ маш их олон өнчүү хүмүүс энтгэг мэдгцэн байгаа л да. Гэхдээ яг хүн амынхаа дундаж тоогоор бодоод үзэхэд Этиоп номер 1-т өнчүү хүмүүстэй болсон байт юм байна. Тэгэхээр л ерөөсөө шашинлаг улс орн минь хүн чанар найч ба.
түрүүний дутуу хэлчих. Хүн амьтны аймаг аврахыг сайхан мэдгэн шүү гэж. Баярлалаа. За баярлалаа. За Этиоп маань хурдхан гэгээрээ тэгээд энэ муухай өвчнөөс салгуулт байгаа тийм ээ. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар хэд их болон өв соёл уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас төлгөөний Од Мөндөр радиогоор хүрсэн. За зинглээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.